Сүхбаатар аймаг Баруурт сумын хүн ам 1957 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн төвд 4 хоронтой хороо захиргааны нэгжийг байгуулах бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 115 дугаар зарилгаар анх байгуулагдсан Баруурт сум өдгөө 25 мянган орчим хүн амтай төгсвөрэн газар болон хөгжиж байна. Баруурт сумын засаг захиргааны 9 багтай ба орон нутгийн онцлогт нийцсэн олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлж захин цорилсан төрийн үйлчлэгийг тэгшүүртэйчтэй хүргэх эрхэм зорилгын дор ажиллаж байна. Газар нутгийн хувьд Улаанбаатар хотоос 560 км зайд 5407.4 га талбай газар нутгтай Сүхбаатар сумтай хилэлдэг аймгийн төвийн сум юм а. Зам дагаж хөгжил. Сүхбаатар аймгийн 2023 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодтогхон 2045 он хүртэл төлөвлөгөөнд Баруурт хотод 6 тойргийн зам нэмж ажлын зураг төсвийг хийж гүйцэтгэж байна. Тус тойрог замд гол зам, туслах зам, гадна тойргийн туслах зам зэрэг багтана. Баруурт сумын хэмжээнд хүн амын тоо жил бүр өснө нэмэгдэж 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 40 орчим хувийг 0-16 насны хүүхдүүд эзэлж байна. 0-16 насны 9890 хүүхэд байгаагаас 523 нь хагас өнчин буюу эцэг ихэнхээ нэгэнтээ амьдарч байгаа хүүхдүүд байна. Уг тоо нь 2022 онд 192 байсан бол 2023 онд 489 болж өсжээ. Үүнд 5-15 насны хүүхдүүд хамгийн их хувийг эзэлж байна. Боловсрол. Баруурт сумын хэмжээнд ерөнхий боловсролын 4 сургуулийн өмнөх боловсролын 11 байгууллага нэг дотуур байр үйл ажиллагаагаа явуулдаг. Орон нутгийн төсвөөс харьяа төсөвт боловсролын байгууллагуудаа сар бүрийн тогтмол зардал, шаардлагатай догчлолт, тавилга, тоног төхөөрөмжийг шинжлэх зэрэг төсвийн хуваарийн дагуу санхүүжилтийг олгодог. 2-5 насны 2456 хүүхэд байдгаас 2355 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын төлөвлөгдсөн хүчин чадал нь нийт 1475 боловч хүн амын өсөлтөөс шалтгаалan 2300 гаруй хүүхэд хичээллэж байгаа юм а. Сумын хэмжээнд сургуулийн насны 6979 хүүхэд байна. Тэдний 96% нь буюу 6680 хүүхэд ерөнхий боловсролын сургууль суралцдаг. Ерөнхий боловсролын 4 сургууль 6 байршил үйл ажиллагаагаа явуулж байгаа ба нэг багшид ноогдох хүүхдийн тоо дунджаар 23 байна. 10-аас 12 дугаар ангийн 1336, 6-аас 9 дугаар ангийн 2150 хүүхэд байгаа бол 1-ээс 5 дугаар ангийн 3194 сурагч сурч боловсрон хөгжиж ирээдүйн төлөө тэмүүлж байна. Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчид 2006 оноос хойш элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн дээд оноо буюу 800 оноог авч улсдаа дасгалтгүй тэргүүлж эхний бариудад ирэмлүүлж байна. Сурлаг урлаг спортод тогтмол өндөр амжилт үзүүлдэг. Тодорхойлбол 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалтын 90 байр улсын хэмжээнд 6 дугаар байр, 2023 онд 4 дугаар байр, 2024 онд 3 дугаар байранд шалгарч жилээс жилд амжилтаа ахиулсаар байна. Эрүүл мэнд. Баруурт сумын 9 багийн 25 мянган иргэнд 2 өрхийн эрүүл мэндийн төв эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлдэг. Дээрх төвүүдэд 45 албан хаагч ажиллаж байна. Сумын хэмжээнд 2022 оноос хойш нийт 1374 их амарж иж 1385 хүүхэд эндэлжээ. Хөдөө аж ахуй. Сүхбаатар аймаг нь хөдөө аж ахуйд түшгэлсэн эдийн засагтай. Иргэд нь орон нутгийнхаа хөрсөн дургасан эрүүл ногоог идэж эрүүл малын махыг ашигладаг. Баруурт сум нь 1662 малтай өрхтэй. Үүний 545 нь мал бүхий, 1117 өрх нь малчин өрх байна. 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор сумын хэмжээнд нийт 163135 толгой мал тоологдсон байна. Баруурт сум иргэдийн амьдралын чанарт ахиц гаргах хотын хөгжлийн 5 зорилтыг боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнд сэтгэл зүйн төвийн үйл ажиллагааг өргөжүүлж стандартад нийцсэн зохис төвийг бий болгоно. Шинэ суурьшлийн бүсийн дэд бүтцийг шийдвэрлэж өмчлөлийн газар иргэдэд олгоно. Телекамерын хяналтын дэд төвийг байгуулж ногоон бүсийг бий болгоно. Хүүхэд хөгжлийн ордонтой болно. Гэрэлт хот. Эдгээрээс тодруулбал гэрэлт хот зорилт. Өдгөө Баруурт сумын 9 баг 8 тийш асдаг цамхаг гэрэлтэй замын гэрэлт огтмол асдаг. Үйлчилгээний төв нийтийн эзэмшлийн байр орон сууцны гадна гэрэлтүүлгийг шинээрхийн тогтмол хугацаанд асааж орчныг гэрэлтүүлж байна. Нийт 1700 гаруй гэрэл гэрэлтүүлэхтэй үүнээс 92% нь хэвийн асаж сум бүхэлдээ гэрэл гэгээтэй байна. 2025 онд 700 сая төгрөгөөр гоёлын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ногоон бүс. Баруурт сумын 9-р баг буюу гэр хорооллын хамгийн том баг бүрэн камерцсан.
24 цагаар тасралтгүй бичиж аюулгүй байдлыг анхааран ажиллаж байна. Энэ онд шинээр 2 дугаар багийн 13 байршилдад 36 камер, 3-д, 4-д, 6 дугаар багийн 70 байршилд 210 камер суурилах ажил эхлээд байна. Эдгээр камерыг суурилснаар баруун уртхад ногоон бүс болох бүрэн боломжтой. Иргэдийн амралт зугаалах бус. Сүхбаатар аймгаас төрөн гарсан яруу найрагч алдарчнуудыг алдаршуулах, ард иргэдийг орон цагаар таатай орчинд агаарлах, альжаал ядаргаа тайлах, бие бэлтрээ хөгжүүлэх, уран үг сэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс талын наран яруу найрагчдын цэцэрлэгт хүрээлэн, уртын голын цэцэрлэгт хүрээлэн тус тус ашиглалтанд оруулаад байна. Талын наран цэцэрлэгт хүрээлэн 4600 м2 газартай, хашаан дотроо 212 явган гэрэл, 62 босоо гэрлийг суурилж өгсөн. Ногоон орчинг бүрдүүлэх зорилгоор зөвлөг ургуулж дотор талын 8 тойрогт нарс, шинс, гацуур, гоёлын модыг тарьсан. Гадна талаар 1400 ширхэг шарх ус модыг тариад байна. Иргэдийг ногоон байгууламж бүхий тав тухтай гэрэлгээд орчинд амруулах үүднээс тусгай хуудгийг бий болгож уцалгааг хийж байна. Уртын голын цэцэрлэгт хүрээлэн. Баруун хотын уртын голын цэцэрлэгт хүрээлэн соёл амралтын хүрээлэн өдгөө 270 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгсэн. Үргэлжлүүлэн 100 гад бүтээн байгуулалт үргэлжилнэ. Гол дагуу 150 мянган модыг тарьсан байна. 2.6 км дугуйн зам, явган хүний зам, задгаа театр, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн бие засах газар, 300 машины зогсоолтой, сакс волейбол, теннисийн талбайтай, алхаж гიშгэж гүүхэд халтрахгүй зориулалтын шалтай, хүүхдийн парктай. Монгол улсын 21 аймагт хүүхдийн парктай аймаг тунцуухан, тэгвэл Сүхбаатар аймагт тунгадахгүй хүүхдийн цоошин парк ашиглалтад орно. Уртын голын цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй хүүхдийн паркийн тоглоом угсралтын ажил ерөнхийдөө хийгдэж дууссан, орчны тохиолдолд хийгдэж байна. Мини парк гэж нэрлэж байгаа ч 7 төрлийн тоглоомтой, алсыг харагч, савлуурт завь, морин тойруулга гэх мэт нийслэл хотын паркад хүүхдийн хамгийн ихээр сонирхож тоглодог тоглоомуудыг суйрлуулад байна. Мөн хүчин чадлын хувьд ч дутгааргүй. Тухайлбал алсыг харагч нь 30 м-ийн өндөр. Энэ нь нийслэл хотод байгаа төв хүүхдийн талбай нь яг дараа орох юм а. 10 кабинтэй бөгөөд 1 кабинд 4 хүн суух боломжтой. Тусаа соёл амралтын хүрээлэн 5 жилийн хугацаанд өргөжинд тэлэх хөгжлийн төлөвлөгөөтэй. Энэхүү соёл амралтын хүрээлэн дуусаж ашиглалтад орсноор 21 аймагтаа анхдагч бүтээн байгуулалт болох юм а. Өдрөөс өдөрт өнгө нэмж буй баруун урт сум иргэдийг аядухтай, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, сурч боловсрох нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байна. Талын хотод давтай морилоорой.